Үзэгчтэй мэдээллийг Ховд аймгийн Дөргөн суманд үйл ажиллагаа явуулдаг Дөргөний усан цахилгаан станцаас холбогдсон хүргэж байна. Тэгэхээр бидний ард харагдаж байгаа Ховд аймгийн Дөргөний усан цахилгаан станц бол баруун 3 аймгийг эрчим хүчээр хангахад бас гол үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр яг Дөргөний усан цахилгаан станцын гүйцэтгэх захирал Алтан цүнхээс бас зарим мэдээллийг тодруулъя. Тэгэхээр Ховд аймаг Дөргөний усан цахилгаан станц яг суйрлагдсан хүчин чадал нь хэд байдгийг яг өнөөдөр хичнээн одоо киловатт цагийн эрчим хүчийг үйлдвэрлэж яг баруун аймагуудад түгэж байгаа вэ? Суйрлагдсан хүчин чадал нь 12 МВт-ийн хүчин чадалтай жил дунджаар 38 сая кВт-цаг үйлдвэрлэх ёстой станц. За ашиглалтанд ороод 16 жил болж байна. Нийт ашиглалтанд орсон цагаас хойш 642 сая кВт-цаг эрчим хүчийг үйлдвэрлэж жил дунджаар 40.2 сая кВт-цаг цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлээд байгаа. Мөн хүлэмжийн хийг бол 572 саяар бууруулсан манах нүүрс ашигладаггүй цэвэр ногоо эрчим хүч гаргадаг гэдгээр бас онцлогтой юм аа. За баруун 3 аймгийн хувьд бол одоо нэг 15-6 орчим хувийг нь бол бид нэр хангаж байна. За Орсын холбооны улсаас хүчтэл тасарсан, шугамд гэмтэл гарсан он жилүүдэд бол манай усан цахилгаан станц баруун 3 аймгийн 1-р хэрэглэгчдийг одоо хангаж баруун 3 аймгийг хөлдөөлгөө авч гарч ирсэн одоо байгаа. 18 он, 20 он, 21 онд бол хүчтэл тасарч байсан. Тэгэхээр нэг 2-3 хоног орчим хугацаанд баруун 3 аймгийг бол хөлдөөлгөө авч гарч ирсэн. Эрчим хүчний үн тарифын асуудал бол одоо бас нэлийн тулгымцсан асуудал болоод яваадсан. Тэгээ энэ жил бас нэлийн том реформ хийгээд үн тарифыг тодорхой хэмжээнд нэмээд гэдэг зүйлийг ярьлаа. Ингээд яг үн тариф нэмэгдээд ирэхээр энд үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо яг нөгөө эрчим хүч үйлдвэрлээд байгаа ч гэдэг юм уу. Энд одоо юу гэдэг харагдж байгаа тийм үр дүн юу байх шиг байна. Үн нэмэгдсэнтэй холбоотойгоор бол иргэд замбраагүй хэрэглээгээ бол одоо хэмнэж байна. Оргил ачааллын үед чинь урд нь одоо бас нэг оргил ачааллын үед 50 МВт баруун 3 аймаг авдаг байсан бол одоо 51 2 луу ч юм уу одоо ингээд хөрч байгаа. Яг энэ үед нь бол манай усан цахилгаан станц яг суйрлагдсан хүчин чадлаараа буюу 12 МВт буюу 3 генератороо бол нэг цагийн туршид оргил ачаал хэтэрсэн үед нь бол явуулж байна. Дийлэнхтэй бол суйрлагдсан хүчин чадлаар бол ажиллах ёсгүй байдаг. Дөрвөн усан цахилгаан станцын тухайд энэ их засвар үйлчилгээний ажлаа яг яаж хариуцаж ирнэ, ямар давтамжтай хийдэм бэ? За техник ашиглалтын дүрмээрээ бол 5 жил тутамд усан турбинда нэг удаа засвар хийх ёстой. Бусд үед нь бол урсгал засвараа цаг тухайн үед нь хийгээ явдаг. Манай байгууллагын хувьд бол ажилчид маань ашиглалтын өмнөх захиргаанаас ажилтсан, туршлагатай, угсралтын үед нь бас хамт ажиллаж байсан инженер техник ажилчид байсан учраас одоо шавийн шав бэлтгэгдээд ер нь ур чадвартаагаар өөрсдөө бас засвар үйлчилгээгээ хийгээ явчихдаг байгаа. Тусдаа засварын албатай. Бүр баруун хязгаарт тэгээд дээрэс нь бас аймгаас ч гэдэг нь аслагдсан бүсэд үйл ажиллагаа явуулна гэдэг өөрөө бас нэлээд хүндрэлтэй бахалтай. Ажилтнаа одоо тогтоох, ажилтнуудынхаа ажиллах орчин нөхцөлийг сайжруулах тал дээр яаж анхаарч байна? Ажилчдын хувьд бол 8 хоногор одоо ээлжилж явдаг. Нийгмийн асуудлыг харж үзээд ажилчдаа нэг удаа буцалтгүй тусламж байдлаар 10 сая төгрөгийг орон сууцны хөнгөлөлтөнд хамрагдаж явж байсан. Тэгээ харамсалтайгаар бол эрчим хүч нөгөө хэмнэлтийн тухай хууль үйлчлснээс хойш бол энэ маань зогссон. Ер нь бол чадалтай ажилчид маань ер нь өөрсний жолоочоор баг цалин өндөр учраас явчихад хүрдэг. Тэгээ одоо манай байгууллагын хувьд бол нэг 5 Монгол улсын зөвлөх инженертэй, 3 Монгол улсын мэргэжсэн инженертэй, бусад шатны одоо эрчим хүчний хөгжлийн төвийн ч гэдэг юм уу сургалтуудад бол бас хамрагдуулаад явж байгаа. Төвийн бүсийн салбарт ажиллаж байгаа ажилчид бол манайхнаас өндөр цалинтай байдаг. Бид нэр одоо тэрэнд бол арай хөрөхгүй. Баярлалаа. Үзэгчдээ мэдээллийг Ховд аймгийн Дөргөн сумын Дөргөний усан цахилгаан станцаас холбогдсон хүргэлээ.